Ляшо хавирган сар. Алтан шаргал хавирган сар өөдөөс хүйтнээр мэлтийн. Өнөө мандсан лугаа адил ийм л сарыг би хэдий олон удаа үзсэн юм бэ. Хавирган сар харагдах бүрийдээ хорвоогийн ирээн барааныг эргэн сануулна. Хүхэмдэг үлсийн цаагуур ажиллах шин сар хаа холын дурсамж дуртгал сэтрэх нь үдшийн сэвшэнд цомрлогоо дэлгэх улаахан цэцгийг урин залмай. Хавирган сарыг анх харахад хүйт даасансан. Цайвар шаргал туяа цацруулах шин сарыг анх удаа энэлэн шаналх ах удаа нулимстэй нүдээр ширтсэн юмдаг. Тэгтэд би дүнгэж долоотой, хөөнтэй хүрэм, ээжийн нэгсэн жижигхэн цэнхэр цэцэгтэй малгайтай явснаа одоо ч мартдаггүй. Хаалга налан хавирган сарыг ширтсэнсэн. Тамхины утаа, тангийн хурц үнэр, ээжийн минь нулимс, аавын өвчин шингэсэн бидний бяцхан оромж. Өөд харан үүтэнд зогсоход хинч намайг дуудсангүй, хооллож унталсангүй. Аавын өвчин сэтэрсэн л гэж дуулдаж билээ. Тэр мөчс дүлсэж ундаасан даарч хөрөөд өөр өвдгөм гашуун ганцаарлыг мэдэрсэн юмдаг. Сар тэнгэрээр аялсаар далд ороход ганцаар үлдсэнтэй нулимс туслуулвч ээжийн зурхрах дуун шүнийн аниргууг зүсэн цуурайтна. Аав амьсгал хураасанд цав цагаан давуугаар нүрийг нь бүтээжээ. Тэр давууг хуу татаж аавыгаа ахин хармаар боловч ягаад ч юм бэ зүрхэлсэнгүй. Умархан оромж маань чигтэйхэн тавчуу тул надад суух газар олдсонгүй. Ээж цагаан тэрлэг өмсөж хөвөнтэй хүрм дээгүр минь ханцууг нь цахалж оёогүй цагаан цам цөмсөглөө. Цахлаагүй ханцуунаас үндсэн утсыг тасалж байснаа би сайн сандаг. Иргэн тойрныхан уйлж унжигч тэгтлээ гашуудах хэрэг байсан юм гэж үү? Аавыг дөрвөн хавтангаар хийсэн хайрцагт хийх л ажил үлдсэн байлаа. Дараа нь 5-6 хүн мөнөө хайрцгийг мөрөн дээрээ бөхтрүүлэн явхад ээж бит хоёр уйлсаар дагалдав. Аав түүнийг хийсэн хайрцаг өдгөөч нүдний тодхон. Сүүлчийн удаач болов аавыгаа хараагүйдээ харамсах юм. Хотын хан хэрмийн цаахан хөдөлүүлсэн аавын минь шарил хөрс дэлхийд унсан борон тусалмад шингэн уул мөргүү болжээ. Ээж бит хоёр гашуулаа тайлаагүй бахад мөнөөх хавирган сарыг ахин олж харсан юмдаг. Өвөр суйлсан салхитай өвлийн гойд чихүн тэр өдөр ээж намайг дагуулсаар аавын газар дээр очлоо. Тэгэхдээ уйгуулахар згсэн бодол пойз барьж явлаа. Ээж маань чигтэйхэн сайхан ааштай хүл өвдлөө гимгц өргөөд хотын хэрмийн ёзоор түшсэн газраас шарсан туулын мөр авч өгсөнсөн. Халуун амттныг барихад гар бүлээцэх тул идэхэд хайран. Бид хоёр их л удаан алхсан шиг санагддаг. Аавыг хөдөөлүүлэхэд ийм хол яваагүй дээ. Хоёрлахнаа явсан тул зам хол санагдсан байж мэднэ. Энэ зур ээж бид хоёр юу л дуугарсангүй. Урд минь тэртээ алсад замхран одох утаа, униартай зам л чив чимээгүйхэн дүнсийн. Өдөр хоног хэдийн богиносжээ. Баруунтаа цүндэрлэх шаргал уулын бэлд аавыгаа нутаглуулж билээ. Ээж аавын шарил дээр тэрийн унаад мэгшин уйлахад би туулайн бөөрөөрөө тоглож суусансан. Ээжийг уйлахад аавыгаа сансан ч нулимс гарсангүй. Гэтэл ээжигээ өрөвдсөндөө мэлмэрүүллээ. Ээжээ битгий уйлаач дээ. Гисээр гараас нь хатгахад намайг чангагчин тэврээд зөрхрүүлв. Төдөлгүй нар жаргаж хоёул харанхуй орчинд үлдэхэд ээж юунаас ч юм бэ гинэтхэн айсан ганцтай нулимсаа залгаад намайг хөтлсөөр гэдрэг иргэн гэрээдээ алхлаа. Хэдэн хормын дараа аавын булш руу эргэж харахад би ч дагаад иргэв. Гисэн ч үрчлээ дуулан ингэр билэр игнэн яриасан олон булшны дундаас аавынх анзаарагдах нь үгүй. Ээж санаа алдав. Ийхүү алхасаар хотын хэрэмд хүрэхэд түнэр тэнгэрт хавирган сар мандлаа. Чимээ энергүй харанхууд гагцхүү шин сарл хүйтэн гэрлээ газарт юулмай. Гүйсээр алхасаар хүл цуцсанд ээж намайг тэвэрлээ. Хоёул яаж харснаа мэдэхгүйч харанхуй тэнгэрт мандсан хавирган сарл санаанаас огт гардаггүй. Найм хүрээд би данжаатын пуст эд юмсаа барьцаалж чаддаг боллоо. Тэгэхэд багахан чадхай мөнгөтэй эргэж ирэхгүй бол хоолгүй хонон гэдгээ ойлгосон байв. Ээж агарга махарцсан үедээ л эдэл хэрэглээ данжаатын пуст тавина. Бодолтой юм өгч байвал манайх ширхэгч будаагүй болжээ гэсэн үг. Нэг удаа толио тавихаар гарав. Ээж өдөр бүр толин тардагч үүнээс өөр зүйл үнэндээ үлдээгүй байлаа. Хаврын өр орсон тул бид хоёр дулаан хувцаач данжаатын пуст тавьсан юм.
толио хагалчгалгүй болгоомжтой авч явах учиртайг мэдэгч пүүс хаалгаа эрт барьдаг учраас гүйх нь холгүй яаран алхлаа. Пүүсийн хашааны том улаан дааман өндөр лангуунаас чигтэйхэн сүрддэгсэн. Төхөд очиход зүрх дэлсэх нь холгүйч өндөр босгоор нь давхаас өөр замгүй. Чингээд үлмий дээр зогсож байгаад үүнийг тавих гэсэн юм гэж хэлээд мөнгө баримтаа аваад хурдхан харих учиртай. Гэтэл тэр өдөр толийг маань авсангүй. Өөр юм аваад ир гэсэнд толио тэврээд гэрээдээ харайлгав. Ээж намайг гар хоосон эргэж ирэхийг хараад бөмбөртөл уйлсансан. Манайх багхгүй хошилтой шиг санагдавч ээжтэй юм хайхад нь хамжихдаа юу ч үгүй хоцорсноо ухаарлаа. Ээжээ хоёулаа юу идэх вэ гэж асуухад ээж минь нулимсаа туслуулсаар мөнгөн хатгуураа өгч билээ. Ээж энэ хатгуурыг үснээсээ хитэнтэй суугалж байсан ч барьцаанд тавьсангүй. Эмээгийн өгсөн хурмын бэлэг болохоор аргачгүй биз. Хатгуураа тавиад ир гимэгцэн гарчгүйсэн боловч пүүс хэдийн хаалгаа барьжээ. Довжоон дээр нь суусан ч ойрдуу тавин уйлж зүргэлсэнгүй. Дээш харуул хавирган сар гэлтэй хаж. Уйлж судал ээж минь хүрээд ирлээ. Ингээд гараас минь хөтлөхөд халуун дулаан илчээр төнөж хамаг зовлонгоо умартаад сэтгэл цадах шиг. Ээжээ хоёулаа харж унтын маргааш ирж ирээ гэхэд ээж хариулсангүй. Ээжээ энэ сарыг хараач. Аавыг өнгөрөхөд бас хавирган сартай байсан. Хавирган сар ямар учраас хажуулдсан байдаг юм бэ гэж шулганан асуусан ч ээж дуугарсангүй. Гар нь чичирхийлсэн төдий. Тэр үед ээж минь өдөржин хүний хувьд суугадаг байлаа. Би тусламар байвч яахаа мэдэхгүй димэл сэрүүн хүлээд суудагсан. Хавирган сар харанхыг үл мэдхэн гээгүүлвч ээж бусдын хэр даг болсон оймс гутлыг цэвэрлсээр сууна. Чингээд хоолойч идэлгүй хөвтээд өгнө. Дэрэгдэн суугаад тэнгэр өөжөртгөд хаанаг сарсан багвахай мөнгөн утсаар татуулж буймт нисээд өнгөрнө. Ээжигээ өрөвдөх тусам энэ хавирган сар сэтгэл татхыг яалтай. Шин сарыг ширтэн суухад сэтгэл хөнгөрөх ажээ. Зуны халуунд зузаан мөсөнд хучигдсан мэт энэ л сар сэрүү татуулж юмсны сүүдэр бүдгэрэн арилаад од мичидээ навчин цэцгэс ангилахад би дуртай байлаа. Цэцэг навч алгалсан хуршийн цэцэрлэг дургах өндөр хуайсын цав цагаан цэцгэс салхи сэржигнэх бүрийд цас шиг бодордгсон. Ээж үргэлж угаалаг хийсээр гар нь хагарсан юмдаг. Хаяада би ээжээр нуруугаа майжуулагч тэртээ тэргүй сунаж унтлан ажиллаж байгааг нь мэдэх хойно ийхүү эрхлэгэнч суурсан дөө. Ээж хөвртэй амьс угаагаад хоол идэх хүсэлгүй болчихно. Заримдаа бололт дарагтан суух нь илбэгч юун тухай ингэтлээ санаа ширдгийг би мэдэхгүй явлаа. Ээж түүнийг ааваа гэж дуудаарай гэж атгаснаар би гэдэг хүн хойд эцэгтэй болов. Төрсөн аав минь хэдийн өнгөрсөн тул энэ хүн миний хувьд хойд эцэг билээ. Хойд эцгийн талаар ярихдаа ээж буруу харан нулимсаа залгаад охиноо үлбэрүүлэлтэй биш гэсэнсэн. Ийм л учраас ээж минь тэр хүнтэй нийлсэн юм. Би тэр үед юмны учир мэдэхгүй жигтэйхэн аимхан амтан байсан боловч өлсөж ундаасахгүй нь гэж бодоод битүүхэндээ баярлав. Өчүүхэн муу оромжоосоо нүүхэд тэнгэрт аанайл хавирган сар гэлтааж байлаа. Навсархаач гэсэн турж өссөн гэрээсээ холдно гэхэд айд сургаастай. Ээж минь хурмын улаан жууцанд суухад хэд хитэн хөгжмчин бөмбөр нүдэж бүрээ үлээсээр хөдөлбөл нэг хүн намайг хөтлөөд явлаа. Жууц тэр гурвагшлгийн хэрээр хүүтэн сэлхэнд хавирган сар ёлтой. Гудамж талбай эзүүрсэнд хаанаг зөлбөн нохоол таралтна. Жууц маш хурдан алсран отоход ээжийг хаашаа авч яваа юм бол гэх бодол зурс хийсэнсэн. Оршуулгын газар руу авч явах нь нү. Намайг хөтлсөн гэр шавдуулахад уйлмаар боловч зүрх хүрсэнгүй. Чирэрийн багшиг хатуу мөс шиг хүйтэн гарт базуулан ээжээ гэж хаширахыг хүсвч дуун гарсангүй. Энэ мөчд хавирган сар бүсгүй хүний зургар хүмсэг мэт үзэгдээд жууц тэрэг хавчиг гудмаар явж орлоо. Үүнээс хойш 3-4 жилийн турш би хавирган сарыг олж харсангүй. Хойд эцэг маань бидэнд муугүй ханддаг байлаа. Тэдний 2 өрөөтэй нэг өрөөнд нь ээж тэр 2, нөгөөд нь би унтна. Эхэндээ ээжийнхээ өвөрт унтахыг хүссэн ч хэд хоноод өрөөндөө унтах дуртай болов. Өрөөний минь цасан цагаан хам туурах, самдал ширээ бүхэн ганцхан налд зориулсан мэт. Зузаан хүнчлээр өмрөөд хэвтгэд хэдий дулаахан. Ээж минь ч махлаад царай нулаа бутарч эвэрссэн гар нь зөөлрөв. Данжаадын пүүс рүү явах шаардлагагүй болсон зэрэгцээ хойд эцэг маань намайг сургуульд орууллаа. Гэхдээ л хүн чанар сайтай хаяадаа надтай тоглох түүнийг би ааваа гэж дотнчлан дуудсангүй. Тэр ч намайг ойлгодог байсан биз. Тоглоом шоглоом хийж инээд алдахдаа нүдэнд дулаахан үзэгдэхийг яана. Ээж түүнийг ааваа гэж дуудаач хэмээн ятгахад
зөрүүдлэх хэрэггүй гэдгийг ойлгож л байлаа. Бид хоёрыг хоол ундтай залхуулсан хүнд талархаж явах нь зүйн хэрэг буйзээ. Тэр хэдэн жилийн хөмсгөн сарыг тогтоож ажилласнаа би юр сандаггүй. Магадгүй зэрвсгэн хараад өнгөрснөө мартсан ч юм билүү хэмэдлээ. Гэлээч аавыг өөд болсон тэр тунгалаг сарны хаш ногоон өнгөтэй хүйтэн туяа санаанд аанаа л уяатай. Би сургуульдаа дуртай байлаа. Сургууль маань хэдий цэцэггүй ч балчирхан миний хувьд цэцэг алгалсан сайхан орчин лугаа адил төсөөлөгдсөн. Аавынхаа газрыг санахад сэвэл зүр салхинд сүмэн гэрлээ цацраах хавирган сар санаанд будагтай л ижил сургуулаа бодоход юун түрүүнд цэцэг навч тодорно. Ээж минь цэцэгт дуртайч худалдаж авах боломжгүй байсан да. Хаа нэг бэлэгт авбал үсэндээ хатчихна. Заримдаа намайг ганц хоёр цэцэг авчирхад аанаа л үсэндээ хатгаад зовлон гүнгээ омбортон хідэн насаар залуужна. Тэрүүхэн мөчөд ээж бит хоёр ихээ жаргалтай сундаа. Би сургуульдаа дуртай байсан учраас санах тоолон цэцэг боддог ч юм билүү бүү мэд. Баг сургуулаад үрэх учиртай тэр жил ээж намайг ахаад Данжаадын пүүс рүү явууллаа. Хойд цэцэг маань ямар учраас гинэтгэн яваад өгснгийг би мэдсэнгүй. Ээж ч хаагдсныг мэдээгүй бололтой. Намайг сургуульд явуулсаар түүнийг хүлээсээр сов. Гэсэн ч тэр эргэж ирсэнгүй. Захаа занааж бичсэнгүй. Хөөрхий ээж минь ахаад л шивэртэй юм суугаж үүлээ үсгэнэ гэж бодоход сэтгэл хүндрэлвч ээж маань үсэндээ цэцэг хатгасаар тайван амгалан байчихгүй. Гайхалтай юм шүү. Хойд цэцэг сургаггүй болоход ээж уйлсангүй. Харин ч эсрэгээр инээж явлаа. Үүний учрыг би олоогүй юмдаг. Хичээлээ тарж ирэхэд ээж хашааныхаа үдэнд угтах нь илбэг. Энэ мэд хэсэг хугацаа өнгөрч нэгэнтээ үл таних энэ тогтууг ээждээ өгөөрэй гэсээр намайг дуудаж миний дүү харин хэдийг авдаг вэ гэж асуухад би улс хийгээд доошоо харсансан. Ээж минь арга мухардсандаа ийм замаар оржээ. Ээжтэйгээ ярилцахыг хүсвч үг гарахгүй. Өөрөө бичих үсэггүй дээр ганц охиндоо амиа тавих тул миний охин сайн л сураарай гэхээс өөрийг хэлэх биштэй ямар. Намайг гэсэндээ Чингисэн гих зүрх цочрон бодол минь тун удалгүй батлагдахад ижигээ буруушаач чадсангүй. Чанга тэврээд ахиж битгий ингээрэ гэж хэлмээр байвч юр яах вүлээ. Тусалж чадахгүй дэ хийл өөрийгөө зүхэж сургуулаа төгсөөд яах вэ гэсэн бодолд автаад хаа нэг найз охидтойгоо сэм шивнэлтгээс цаашгүй. Өнгөрсөн жил сургуулаа төгссөн хэд хэдэн бүсгүй айл нэг айлын бага ихнэр болсон бол нэлээд хэдэн бие үнэлэх болжээ. Тухайн үед бие үнэлэх гэдгийн утгыг мэдэхгүй явсан ч олигтой зүйл юроос биш болохыг гадарлав. Манай ангийн охидын хувьд энэ тухай сайн мэддэг бололтой. Булан тохойд нүрэ улаалган шивэр авирхийн цогсох нь энүүхэнд. Сургуулаа төгсмөгц ээж ч намайг яах бол гэх бодлоос дотор арс хийгээд харахаас чимээх шиг. Ээж хаяада амттан ав гэж хідэн зоос өгдөгч би үрдэггүй байлаа. Бусдын амттныг хараад шүүл сансгаран биеийн тамирын хичээл дээр үлссэндөө муурч унжих нь холгүй зогсовч мөнгөө хэмнэх ёстой гэж санаад идэх юм авчиж чадахгүй. Нэг маяагоос их мөнгөтэй бол мөцөө цогтмаар санагддагсан. Гунигт бодол инхүү хөвөрөхөд гигэн өдрөөрч хавирган сарыг хараачлан тайвширч тайдгарахыг хүсэмжлэнэ. Шүнийн тэнгэрт мандсан шин сар хүйтэн ангилгаа ясны салхины ясанд зүгчгүй түгсээр тэртээ дээр бүртийн үзэгдэнэ. Яванда ээжтэй хорсог болсон нь юунаас илүү гацчлантай аж. Хорсол бухимдал төрөх бүрийд аавынхаа газар руу явснаа санахад нулимс бүрхээд ирнэ. Гэлээж бас ээжигээ гэхийн аргагүй. Зүрх минь хавирган сар шиг нэгэн агшинд гэлтгнаад эргээд түнэр харанхуй давтна. Манад ирчүүд ирэх нь илбэгшсэнд ээж надаас сэрвэхээ боллоо. Тэд хилээ унжуулан шүлсээ асгаруулах нохоо адил шүлэгдсэн харцаар намайг ширтэнэ. Тэдний хувьд би амттай зууш төдий. Энэхэн хугацаанд би мөн чихийг ойлгож билээ. Энэ биеэ эрдэнэ мэт гамнах учиртайгаа ч мэдэж билээ. Ирчүүдийн харцыг булаах болсондоо эвгүүрхэгч үнэндээ тэдэнд таалагдахыг хүсэж байгаагаа мэдрээд өөрөөсөө ч айх шиг. Өөрийгөө нандинг хайрлаж чадахч зөнд нь орхих зүрхтэйгээ мэдрэв. Энэ мэдрэмжээ даравч уучраа олохгүй эргэлзэнэ. Ээжигээ халамжилж сэтгэлээ уудлан ярилцахыг хүсвч өөрийгөө авч үлдэхийн тулд гэрээсээ дайчгаас өөр зам байсангүй. Тиймдээ ч ээждээ хорсож гутарч явлаа. Нойр хулцсан шөнөөр элдвийг эргцүүлэн хитгэхдээ ээж минь буруугүй гэж ухаарна. Ам зүх гэсэндээ ийн явааг нь бодоход хоолоогоор дагахгүй торж зүрх савлан зуурхан намжаад эсрэг салхилуугаа адил түг хийн дэлснэ. Тайвшрыг гэвч тааллаар болсонгүй. Ээж бит хоёрын аж байдал өдрөөс өдөрт хүндрэхэд ээж яадаг билээ гэд намайг өөрт нь хайртай бол туслах хэрэгтэй гэж билээ. Ээж бас ийм үг дуулан чинээ санаагүйч
Энэ өдөр ирсэн юм. Ээжийнх нь нас явж байна. Эр хүн залуу хүнийг л гин. Химээхэд үнэндээ ч сүүлийн үед ингэсэг дүрхээд урчлээ нь мэдэгдэх болсныг би анзаарч нэг л эрийн хүслийг гүйцэлдүүлэхээс цаашгүй болсноо ч ойлголов. Гандаж гунтахаасаа өмнө цаг очих хэрэгтэй гэх ээж минь тэр үед мантуу зардаг эрд ихэд таалагджээ. Миний хувьд нас бий гүйцсэн тул ээжигээ дагалгүй биш даах учиртай болов. Чадалтайсан бол ээжигээ хүнд өгөлгүй тижээж тэтгэгсэн гэвч түүний замаар мөнгө олно гэж санахад айц төрнө. Би ер нь юу мэдэх блэ? Итгэлээ алдсан эмэгтэй шиг мөнгө олж чадахсан билүү? Ээж минь хэтийг хадуу сэтгэлтэйч мөнгө олно гэдэг амаргүй хэрэг. Ээж намайг хүчилсэнгүй, туслах хэсгээ өөрөө мэдгэж хэлэхдээ уйлж унтсангүй. Нулимсэн ширгээ бизээ. Ийм байхад би яалтайч блэ. Буй байдлаа 40 иргэм насны сэтгэл сайтай махлаг эмэгтэй болох сургуулийн захирдаа хүчрлэн өгүүлв. Үнэндээ надад өөр арга байсангүй. Захирал эмэгтэйтэй үүнээс өмнө энэ мэт дотомчлон ярьж байгаагүй тул амнаас гарсан үг болгон халуун чинжив шиг харж ээрж дүгдэрсээр ихцлэн харахад тэрээр надад туслая гэвэ. Мөнгө өгч чадахгүй ч өдөртөө 2 удаа хооллож сургуулийн үйлчлэгчтэй хамт суухыг зөвшөөрөв. Сайхан бичиж сурсан хойно бичээчийн туслагаар авна гэж амлахад ямар тач ор хоронтой ойж хаяхтай болоод ээждээ тэр болохгүй гэж бодох үед жаал уужрлаа. Ээж энэ удаа хурмын улаан жуузан суусангүй. Хүн тэрэгч хүлцлүүд харанхуйд далд орж билээ. Хүнжил гудсыг минь үлдээгээд явхдаа хэдий нулимсаа залгавч дотроо бол цусаар уйлж байсан бизээ. Газар дээрх ганц охиноо инхүү орхиод явж буй хүн өөр яах билээ? Харин миний хувьд зүрхэлтэрл уйлж байсан юм. Охин нь төдийгүй анд найз түшиг тулгуур нь болсон би гэдэг хүн ээждээ тусалж чадсангүй. Аяг хоолны төлөө золбин нохоо мэт ам бие үнэлж явсан ээжигээ өөрийгөө бодоход хүн гэдэг амьтан эдхийн төлөөл төрсөн юм гэж юу хэмээн гайхширдагсан. Айжмдаа ээждээ хорсгоо болж түүнийг ойлгосон юм. Ээж минь огтхон ч буруугүй. Ам зуух гэсэндээ ийм алхам хийснийг ч ухаарав. Ээжээсээ холтон гомдол гутрлаа умартахад тэнгэрт хавирган сар мандсангүй. Түнэр харанхуй нойлохож. Ээж минь харанхуйд уусан алдрав. Амьсгал хураалаа гэхэд аавынхаа дэргэд оршуулж чадахгүй л болов. Айлхан газар шингэснийг нь ч мэдэхгүй л өнгөрөх буйзээ. Энэ хорвоод ээжээсээ өөр хань төшөггүй байсан би ийхүү ойр ганцаар үлтгэн тэрэ. Ээжээсээ холдоод хавар эртийн цэцэг цан хүүрэгт зохиулан хүлддэг шиг сэтгэл хахирхан боллоо. Хүнээр тэжээлгэж буй хүн зүгээр суултай биш. Захирал эмэгтэй бичээж болохын тулд уран бичлэгээр хичээнгүйлэн орлож эхлэв. Бусдын хоол хүнс хувцас хунрыг хилэлцэх ангийнхнаасаа хөндөрсөөр сүүдрээс өөр ханьгүй болж ганцаардрал гихчид автлаа. Тэр үст намайг гэх хүн дааж байсангүй. Өөрийгөө хайрлаж урамшуулж зэмлэхийн сацуу огт мэдэхгүй зан чанартайгаа олж мэдэхэд айх гайх зэрэгцэн хаяада барьж алдах нь бишгүй. Энэ биеийн инхрийхэн цэцэг мэт санаад өнөө маргаашаа бодхоос биш үн хождыг эргэцүүлж явсангүй. Хоног хугацаагч умартан хоолндоо ор гихтэл үд болж орой болж гэж сэхэрнэ. Тэгэхэд миний хувьд ирэх итгэл найдваргаж байсангүй. Ижигээ бодоход хэдийн том болсноо ухаарна. Үе тэнгийнхэн лугаа адил улирлын амралт уурын дулаан цаг шин жилийг тэгсэн ядан хүлээх нь үгүй. Баяр надан боллоо гэд надад юуны хамаа. Өсөж том болохын хэрээр зовлон шаналл нэмэгдэнэ гэдгээ мэдэрч өнгө цус орохын хэрээр өөртөө багахан ч утгаа баярлаж авлаа. Гисэнд баяр жаргал минь удаан үргэлжлэхгүй. Түдхэн гомдол гутралаар солигдож улмаар гашуун харуусал төрнө. Зүс сайтаач цутруухан байдлаа санахад ээж минь ирэхгүй бодогдно. Үүнээс л би хамгийн ихээр айдагсан. Хавирган сарыг би харалгүй их уджээ. Харахыг хүсвч ягаад ч юм бэ нэг л имэн. Сургуулаа дүүргсэн ч тэндээ амьдарсаар байлаа. Оройдоо ир им хөгшин хоёул надтай цуг үлдэнэ. Тэд сургуулаа дүүргсэн ч багш эс бөгөөс үйлчлэгч болоогүй надад яаж хандхаа мэдэхгүй. Оройдоо сургуулийн хашаанд гарч алхахдаа шин сар мандсан бол харцаа буруулан өрөөндөө уявж ороод уй гуниг бүхнээ түүндэл юулна. Салхи савиртай шүн сарны тухай эргцүүлсээр хэвтгэд сэвшээ салхи сүүмэн гэрлийг нь над дээр асгаж өнгөрснийг сүхэн өнөөдрийн уйтай орчныг сануулна. Сарны гэрэлд саатан нисэх сарсан багваага лугаа адил ганцаардаж ганхарсан сэтгэлд минь өчүүхэн ч итгэл найдвар үлдсэнгүй. Гэлээч би усан нүдэлж уйлж үнтсэнгүй хөмсгөөд сангитна. Удалгүй охтын оймс бэлийнхэн ойж нэхэд ойр зүрийн мөнгөтэй золглоо. Захирал эмэгтэй надад ийм ажил хийхийг зөвшөөрсөн ч сургуулийн охид нэхэд шантдаг тул
Миний нэгснэг авах нь ховор. Нэхэж амжаагүй үедэл алдаг оног авна. Сэтгэл сэргээд ээж минь яваагүйсэн бол тижээчгэл байж гэж бодол үе зурсхийгч олсон хэдий тооцоод үнэндээ хаанаач хүрэхгүйг ойлгодогсон. Тэгээд л тэр үе уярал хайр баяр жаргал бэлэглэж байж дээ. Ээжтэйгээ уулзахыг туйлгүй ихээр хүсэж уулзаад хамт амьдрал яаж игээд болох л байх гэж төсөөлөвч эргээд л гансарна. Ээжигээ санахын хэрээр үе зүүдэлдэгсэн. Нэгэнтээ сургуулийн өгттэй хотын зах руу зугаалж орой 5 цагийн алдад гэдрэг иргэсэн юмдаг. Зам товчилж яваад ээжигээ олоод харчихлаа. Давчуу гудамжны буланд мантуу зардаг лангууны үдэнд шонд модоор хийсэн томоо мантуу босгожээ. Лангууны тэрүүхэнд цааш харан бүхийгөөд хөөрөг дарах ээжигээ холоос таньж гүйж очоод тэрвэрмээр санагдавч хамт яваа өгтөөс ичсэндээ бие барив. Ийм ээжтэй гэж мэдвэл тэд намайг шоолох нь гарцаагүй. Лангуунд дөхөхийн хэрээр би газар ширтэж нулимстай нүдэрээ зэрвэсгэн хараад өнгөрөхөд ээж юр анзаарсангүй. Хідүүл дэрэгдүүр нь алхахад ээж хөөргөө дарсаар суув. Жаахан холдоод эргэж харвал ээжийн ус нүүрлүү нүнжээд аанаал хөөргөө дарсаар аж. Тэд гудмын нэрийг би тогтоож авлаа. Зүрхийг минь өтмөрг шиг тавгөрхөж ээжтэйгээ уулзгаас нааш санаа амарсангүй. Тэр үе сургуулийн захирал солигдсон тул хуучин захирал маань шин захирал надад хэрхэн хандахыг мэдэхгүй учраа алцдаа яахаа бодсон нь дээргэж хэллээ. Бага мөнгө толбол 2 ян 7 мав хитгэн задгаа зоостой юмсанжээ. Хідэн өдөр гол зогоогч хаана хорогдох билээ? Гунд суугаад нэмэргүй учраас яах ихээ бодлоо. Юун түрүүнд ээжтэйгээ л уулзах ёстой гэж сансан ч ээж минь намайг өөр дөрөө авч чадах уу? Чадахгүй бол яах билээ гэх бодол зурсгийж уулзлаа гэхэд нөхрөн дургүйсвэл зовоохын л нэмэргэж эргцүүлээд ядуу зүдүүгийн харгайгаар ээжээсээ холдсон ч төв гудалгүй бие даах нь чухал гэж шийдлээ. Үүлээ үрээд явхаас өөр яалтай. Энэ хорвоод очих газар бийсэн үү надад? Инэрч хайрлах хүн олдсонсон болов уу гэж гансархад даан ч үйтэй. Нохоо гахаж болов надаас хавгүй жаргалтай болоо. Амьтад хаа тааралцсан газраа гудамд унтаж хэвтэж болохч хүн тэгж хүл болно. Ухаан санаатай хүн болж төрсөн миний хувьд энэ амьдрал минь нохооноос 7 дөр бололтой. Сургуультаа үлдвэл шин захирал яах ч билээ. Хөөлгөж тулахыг хүссэнгүй. Хаврын сар гарсан ч сэтгэлж ихүүн нялх найлзуур дэлгэрч анхилгаа түгээгч дотор жинтэн. Ув улаан цэцгэс ном ногоо навчис өнгө алгалаа нүд булаагч будг нь хууларсан энэ орчлонгийн уг царайн цухах шиг. Хавар цаг цаанаал зэврүүн хайлган сэтгэлийг минь хавхирган болгоно. Уйлахыг үл хөсөвч урсах нулимсаа барьж дийлсэнгүй. Би ажил хайж эхлэв. Ээжигээ ирж хайсангүй. Өөрийгөө аваад явчих санаатай олон ч газрын үдийг онголцуулсан. Тэгсэн ч нулимсаа туслуусаар эргэж ирдэг байлаа. Амиа зогоох ажил олдохгүй зовхтоо л ээжигээ ойлгож уучлав. Ээж минь аймс готл цэвэрлдэг байсан ч надад тийм ажил олдсонгүй. Тэгэхээр өөрийн биеэ үл хайрлан үнэлсэн түүнийг буруутгаж болно гэж үү? Сургуульд заасан зан суртахуун заавал мэдэх учиртай тэрэл зүйлс амьдралд хэрэг болсонгүй. Гиз цадгалан мөр бүтэн хүндэл өгөөжөө өгдөг бололтой. Ангийнхан маань ээжиг бие үнэлж байсныг юр гадарлахгүй тул тийм эмэгтэйг цаг үргэлж илдвэр хилэн доогдохгүй хийн. Цадгалан хүмүүст ихэхээс ч өөр яах вэ? Иймдээ үл залгуулах хүн таарвал өөрийгөө харамгүй зориулна гэж шийдлээ. Ээж чадсан байхад би чадчих таарна. Хаяада амьд явмааргүй санагдавч амьдралд татагцаар байв. Тийм ээ, би амьдрахыг хүсэж байлаа. Зүс сайтай залуухан хүн амьдрах л учиртай. Ингэж бодоод ажилтаа болчих шиг санагдлаа. Хавирган сартай хаврын тэр шөнө би тэнгэр ширтэн гадуур алхав. Шинэхэн сарны сүмэн гэрэл уг моддыг гийгүүлж сэвшээ салхи навцсыг сэрчгнүүлэн буй бүхнийг цочоон сэрэхэд цэцгсийн үнэр зүг чиггүй анхилж ханан дээр туссан сүүдэр чичирхийлнэ. Хавирган сарны доохонтой уд моддын дээхэнтэй инэвхилж буй сахиулсан тэнгэрийн нүд луваа адил 2 од онцгойрон туяар хагаад энэ 2 нүд орчныг таашаан ширтэж буй гэлтэй. Хашаанд ургасан цагаан цэцэгтэй мод сүмэн гэрэлд тал биеэрээ засанд дарагдсан мэт үзэгдэнэ. Энэхэн мөчт хавирган сарл итгэл хүслийг минь гүйцэх бизээ гэсэн бодол шурган орж ирлээ. Чингээд сургуулийн захирлын гэрт очивол тэрээр эзгүй байсанд аждаахан байрын илдэг залуу намайг дотгош орууллаа. Би эр хүнээс имэж явдагч түүнд итгэж болохоор санагдав. Хэрэг зоргийг минь асуугаад өөдөөс инээмсэглэхэд үр зүрх хайлан урсгах шиг л болсонсон.
Өөрийнхөө тухай илэн талангуу өгүүлэхэд сэтгэл нь багахгүй хөдөлж яадагч байсан туслахаар тогтлоо. Чингээд тэр оройдоо 2 юан авчирч өгсөн бөгөөд би авахаас татгалцсан ч сургуулийн захирал авга их ч нөгүүлсэн гээд надад байр болсон маргааш балтугай нүгэд орж болно гэж дамжуулсан хэмэв. Би түүнд хэдий эргэлсэн ч дуугүй өнгөрсөн юмдаг. Үг хэлбэл идэг дүлгөөн зантай энэ залууг гомдооно гэж имээсэнсэн. Мишээсэн уруул нүүрэнд минь хүрхэд тэнгэрт хавирган сар үзэгдэхжээ. Хаврын салхи толгой манруулан хөнгөн үлсийг ярахад хавирган сар хаанаг анивилцах од мөчөд тодрон харагдана. Урсгал ус руу унжин ургасан уд моддын навчс үл ялэг сэрчигнэж гэрэлт цох хайрын дуу аялахуйд зэгсний үнэр ханхийн. Зэгсийг тэтгэн тижээх усны хоржигноог сонсон хэвтгэд түүн лугай адил тэнгэр өд тэмүүлэх хүсэл төрөх болоо. Чихтэй хөрсөн дээр хаврын нялх найлзуур дэлгэрч амьд бүхэн урин дулаан уур амьсгалыг биждэн шингэн амьлаад анхилгаа эсийн салхиар түгээхжээ. Өвс ногоо мэт буй бүхнийг умартан цээж дүүрэн амьсгалахад өөрийгөө ч мартаад хаврын урхан салхи хавирган сарны бүдггэн туяанд уусан алдарна. Гэтэл гинэтхэн тэнгэр бурхах тэрүүхэн зур сэхээ авбал амьдралын халуун дулаан илч дээрээс хүчлэн дарна. Хавирган сар үгүй болохтой зэрэгцээд ээжийнхээ араас инхүү орлоо. Болсон бүхэнд гимшин харуулж өөрийгөө тайлбарлахад уйлах инээх зэрэгцэн уймарна. Болдгсон бол эндээс цухтаад түүнтэй ахиж уулзмааргүй байвч санан гансарсаар 2 өрөөндөө би ганцаараа суугаад тэр орой бүр ирдэг байлаа. Илдэг дүлгөөн зантай тэрээр намайг хооллож унтлахын зэрэгцээ хид хідэн даашин завч өгсөн юмдаг. Шин даашин цаа өмсгөд царай орох тул дургуйж хүрэх шиг. Гэлээгээд өмсөхгүй хайн гэхэд хайран. Элвийн бодлоо эрүүлэхийг үл хүсэх миний оюун санааг тэрэл ховсдсон гэлтэй. Хацар үргэлж халууд өгнө. Гойж гоотхыг эс тоовч цаг мөцөхийн эрхэнд толинд харан сууна. Гоотход сэтгэл сэргэвч гоёод харуул өөрийгөө зүхмээр савл хийвэл урсчих гээд байдаг нулимсаа залгивч нүд чихтэй хിവэр. Хаяада галзуу мэт өөдөөс нь тэмүүлэн үнсгэж даруй дүлгэж хаяад хэдэрлэнэ. Гэтэл өнөөх минь анаал инээмсгэлсээр байх ажгүй. Хүсэл мөрөөдлөө хэдийн алдсан миний хувьд хавирган сарыг хизээ мүдгүй үүл бүрхэн авахын адил ирээдүй хожид минь бүдэг бадаг болоо. Хаврын үлрэл зунаар солигдоход хамаг бүхнийг ухаарах шиг. Нэгэнтээ үдийн алдад бүсгүй хүн ирдэг юм байна. Тэр бүсгүй шаазан хүүхэлтэй шиг л эмзэгхэн үзэсгэлэнтэй харагдсансан. Өрөөнд минь орж ирээд зурхиралтэл уйлсанд би үгдөөгүй ойлгов. Эмэгтэй хил ам хэрүүл уруул хийхийг хүссэнгүй. Би ч ам урихыг бодсонгүй. Иллэг даруй бэрийн тэр бүсгүй уйлсаар гараас минь натгаж тэр бит хоёрыг хоёуланг нь хуурчээ. Гэхийг дуулаад надтай л ижил нууцхан амарганы болов уу гэж сантал өгөө аж. Энэ бүсгүй болбоос ихнэр нь юмсанжээ. Түүнийг орхих гэхээс өөрийг хэлээгүй тэр бүсгүйг би ирэх биш өрөвдөж билээ. Ахиж уулзахгүй гэж ам гарахад ялэмгүй инээмсэглээд явсансан. Миний тухай бид хоёрын тухай мэдхийг огтхон ч хүсээгүй мөнөөх бүсгүй нөхрийнхээ төлөө л ирсэн нь энэ. Ам гарах амарханч би гэдэг хүн яалтай. Гудмаар бидэн явхад готорч гунтсандаа бэлгэлсэн бүгдийг нь эргүүлж өгөөд даруйхан холдох хэрэгтэйгээс сэхэрв. Тэгвэл надад юу үлдэх вэ? Хаачих вэ гэсэн бодол эргэлдэж бор ходоодоо борлуулахын тулд ядчил хувц хунартай байх нь зүйтэй гэж санаад бэлгэлсэн даашинзыг нь өгч чадсангүй. Хүсэлсэн байрнаас нь сэмхэн нүгсэн ч харуулсах сэтгэл төрсөнгүй. Хөвөн өнгөрөх үүл мэд хүлгүй болсон шиг ганхна. Чингээд бяцхан өрөө олж хөлслөөд өдөржин нойр авлаа. Багаасаа дутуу хуц өссөний учир би мөнгөний үн цэнийг сайн мэднэ. Хитгэн зоостой байсан тул ажил хайхаар гарлаа. Гэхдээ л ээжийнхээ замаар орохыг хүссэнгүй. 2 жилийн дотор хэрсүүжиж хэрдээл наадах цаадахыг ойлгохтойгоо болсон ч ажил олоход бэрх аж. Уйгахгүй ирэвч үнэндээ олдохгүй байсанд сэтгэл шулуудав. Эмэгтэй хүний хувьд би даан амьдрна гэдэг амаргүй санжээ. Үүнээс өөр зам үгүй гэж ээжийн хэлсэн нь үнэн бололтой. Хэдий эсэргүүцэвч хизээ мүдгүй халтарна гэдгээ мэдчих байлаа. Итгэл мөхөх тусам айдас эзэлнэ. Сэтгэл минь шинэхэн сарны туяалуугаа адил сарнын замхарна. 1-7 хоног 2-7 хоног өнгөрөхөд итгэл сэтгэлээ баг багаар гээсэр хідэн мөсгөн хамт зөөгч авна гэсэн жижигхэн уушны газарт хурч очлоо. Уушны газар жижигч эзэн харин том ажээ. Зүс царай тэгш сургууль соёл төгссөн бид хэдийн хувьд эзний сонголт ёстой л хааны хайр инэрлтэй энэ дүүх аваа. Тэгж тэрээр намайг сонцолсонд би хэдий баярлавч талархаж тал алдсангүй.
Бусд маа надад татаархаж байсан нь лав. Зарим нэг нь нулимсаа зэлэлцүүлэн явж одоход зарим нь харааж зүгхийг үзвээс им хүн гэдэг яасан ч дор дороо вэ гэж ирэхгүй бодсонсон. Би тэр уушны газрын 2 дугаартай зөөгч болов. Ширээ засаж аяг тавг хурааж чадахгүй, тооцоо гаргаж мэдэхгүй нь тэр эдээ умдааны нэр төрлийг сайтар ялгахгүй миний хувьд баахан гэрвшивч 1 дугаартай зөөгч маань надтай л ижилхэн тул санаа зовлтгүй гээд энэ бүхнийг яашуун хариуцгаагаад бидний хувьд зочдод цаа аягалж альчуур бариад тооцоог нь хургаж өгөх л үүрэгтэй гэлээ. Гачирхалтай л юм. 1 дугаартай зөөгч ханцуугаа хойшин шуусан байхаагаад цагаан хормогч нь ямар ч тос толбгүй байхын зэрэгцээ буглагдаа дүү минь чи надад таалагдаж байна гэсэн бичгтээ цагаан торгон алчуур үжжээ. Өглөөнөөс орой болтлоо ингэсэг төрхөж суух түүний уруул нь часвлаан болоо. Үйлчлүүлэгчийн тамхиг асааж галд хүлэхдээ хөлт нь өвдгөөрөө хурч дарс хундгалангцаа өөрөө балгаад өгөх нь инүүхэнд. Зарим үйлчлүүлэгчид онцгой татанд хандах тэрээр заримыг нь бол юр хараагүй мэт аашлна. Би түүний үйлчлээгүй хүмүүст үйлчлдэг байлаа. Ир хүнээс имэж явдаг миний тухайд учирсан цорын ганц тэр нэгнээс багсааг юм сурч авсан юм. Ямар тач ирчүүдээс холхон л явсан нь дээр. Ялангуяа уушны газраар орж гарах дуртай ирчүүд уян зөөлөн мэт загнаж урдж тооцоо хийхээр тэмүүлээд хуруу тааж мөрөдө тоглохын зэрэгцээ дар сууж цагаан тансаг эдийн умдаа зооглон савл хийвэл хэрүүл өддөг тул зайтайхан байсан нь үлзийтэй. Цай барьж алчуур өгөхдөө миний нүүр жигтэйхэн улалцах тул харцаа буруулдагсан. Үйлчлүүлэгчид яриа өдөж хөгжөөхийг хүсвч надад инээх сөхөө байсангүй. 9 цаг болоход жигтэйхэн ядарсан амтан умгархан өрөөндөө ирээд бүхлээрээ хөвтөөд үүр цайтал унтна. Сэрэд ямартай ч ажил төрөлтэй болсондоо баярлаж хоцрохгүй гэсэндээ эртлэн гарна. 1 дугаартай зөөгч надаас 2 цагийн дараа 10 цагт л ирнэ. Энд ороод утсан гэсэндээ баахан ихэрхүү байдалтайч цагаахан бололтой. Эрт ир хэрэггүй 8 цагт уушны газарт ордог хүн байхгүй. Уруу царайлаад юу хийн? Урин дулаахан харцаар үйлчлүүлэгчээ ухтах хэрэгтэй. Унжийсэн амтнд хүн цайны мөнгө өгөх үү? Үнэгүй ажиллах гэж ирсэн биш ямар. Наад зах чинь дэндүү жижиг юм. Зөөгч бидний зах том босоо байхаас гадна торгон алчууртай байх хэрэгтэй. Үйлчлүүлэгчдэд таалагддаг юм. Гэдэл сургамжлана. Түүний зөвлөдөө энийхгүй урвайгаад байвал цайны мөнгөө энэ тэнцүүхэн хувааж авдаг тул орлого нь ч муудна. Надаас ялгаагүй амьдрах гэж ядаж яваа түүний үгийг сонсдог байлаа. Эмэгтэй хүн үүнээс өөр яаж мөнгө олох билээ гэж бодовч түүнийг дуурайхыг хүссэнгүй. Эрт орой хизээ нэгэн цагт тэртээ тэргүй нүүрэмгий болохоос хойш өөрийгөө хүчлээд яах вэ гэж санснсан. Гэлээж гарах гарцгүй атсан шалаанд орсон цагтаа л тэр замаар орно. Бүсгүй хүний хувьд хизээ нэгэн цагт бусдад нүүрэмгий хандах үе иржил таарна гэж эргцүүлэхэд унтуу төрөвч хувь заяандаа эзэн суух тавилангүй эмс хүүхнүүд өөрөөр яалтаа гэх бодол шүд 100-д хүргэнэ. Энэ мэт 3 хоноход эзэн 2 өдрийн дараа туршилтын хугацаа дуусах учраас үлдэхийг хүсвэл 1 дугаартай зөөгчөөс дутахгүй байх учиртай гэж анхааруулсанд мөнөөх бүсгүй. Хүн амтнд чамайг сонирхоод байхад юундаа нуугддаг байна? Хинээс сичдэг юм бэ? Банкны захиралтай суусан зөөгч хүртэл би. Бид чамд юр саад хийхгүй. Хүн л болж төрснөх унаа тэрэг унах л хэрэгтэй. Гэсэн уур хурч дэсэлгүй. Тэгээд яаж унаа тэрэг унах юм бтэ? Гэж яоцгүйхэн асуувал будагтай уруулаа мушийлгаад хидэрлээд байх хэрэггүй. Шулуухан хэлэхэд чи ямар онгой охин биш. Юундаа ичдэг юм бэ хэмээхэд дэсгэл алдан 1 юан 5 магаа аваад харахаар гарлаа. Намайг отон байсан тэрэл сүдрүү улам бүр ойртон төгсөөр. Нуугдаж зүхтэг тусам ойртоод байх шиг. Ажилгүй болсондоо хадгаж харамсаагүй ч өнөөхөл сүдрээс эмээгээстэй. Хин нэгэн эрдээ дотносож болно л доо. Урдын харилцаанаас ир имийн талаар ойр зүрийн мэдлэгтэй болж хоцорсон шүү дээ. Ер нь ийм хүний тухайд нүүрэл өгвөл ир хүн боломжийг алддаггүй. Бүсгэн хүний бие хаанд шунан дурлах тэдгээр эрс шохорхол нь буураагүй цагт тижээгээд л байна. Ингээд удвал гар хурц хэрүүл уруул хийгээд хөөж мэднэ. Ийм хүн ингэжл өөрийгөө үнэлж эхэлдэг. Заримдаа энэ таатай тэндэж сайхан үг урсгана. Гэхдээ тэр үе асар богино. Улмаар өвдөн шаналх нь гаслантай. Нэг л эрд бие сэтгэлээ зориулбас найланхаа үгсээр болж болохч бүгдэд энэ мэт хандвал бүлийн сэтгэл хурж мөстөнө. Ээж минь энэ тухай ярьж байсангүй. Гэлээч 1 дугаартай зөөгчийн үгээр явмгүй. Зориглол нэг л эрд өөрийгөө зориулмаар. Анх удаа хүнтэй дотносгоож
Өөрийгөө үнэлье гэж бодоогүй минь үнэн. Хоёр хүрээгүй надад хайрлаж дурлахад яарах юм. Эхэндээ ч сонирхолтой л байлаа. Дараа нь хуйлахна үлдэхэд хаврын сэлхийг сүргшгэл өөрийгөө нээсэнд тэр ч алдалгүй ашигласан. Бал бурамшиг үгэнд нь хууртаж, бие сэтгэлээ омортовч, сэхээ аваад зүүдэлж мөрөгдснөө ухаарна. Хоол унд хувцс хундраар л өөрийн биеэ үнэлжээ. Ахиж энэ мэт явахыг үл хүсвч амьдрахын тулд идэж уух л хэрэгтэй. Идэж уухын тулд мөнгө олох шаардлагатай. Харин мөнгө олохын тулд бүсгүй хүн биеэ үнэлгээс өөр яах ч билээ. Өдөр хоног өнгөрсөөр сар гаруй ажилгүй суув. Ангийнхаа хэдэн охинтой уулзвал зарим нь коллежид сурдаг, зарим нь гэртээ суудаг аж. Гэсэн ч би тэдэнд татаархсангүй. Ганц хоёр үг солиод л илүү их хэрсүүчснээ мэдэв. Сургууль байхдаа сурлагаар тэдний хаанч хүрэхгүй байсан би өдгөө хавьгүй ухаан суужээ. Ангийн огт маань зүүд нойрондоо итгэсэн хэвээр хувцс хунар гоёл чимгэлээл гайхуулж зүс сайтай залуус нүд унагцгаахыг үзээд инээд хүрэх шиг. Гэз цатгалан хүмүүс альваад гэгэлгэн сэтгэлээр хандаж хайр дурлалаас өөрийг боддоггүй нь аргач үгүй биз. Ир эм хүмүүс хин хиндээ тор нэхэж түүгээрээ өргөдөнө. Мөнгө ихтэй томхон шиг тортой. Хид хідэн загас бариад яаралгүй шил сонгоно. Ор хоронгүй ойч хаяхгүй болсон миний хувьд тор хаялгүй барьж эс бөгөөс тороож үлтгэл гарц үлджээ. Найзуудтайгаа харьцуулахад би ихийг ойлгож дуршлаг сууж. Нэгэнтээ шаазан хүүхэлтэй шиг өнөөх эмэгтэйтэй таарддаг юм байна. Тэрээр танил дотн хүнээ харсан мэт учиргүй баярлаад гараас минь атхан чи сайн бүсгүй, ёстой сайн бүсгүй, түүнийг орхих гэж хэлэхэд чи үг дуугүй яваад өгсөн. Гэтэл тэр эргэхэн байтугай илүү хөөрхөн өөр нэгнийг олоод аваад яваад өгсөн. Гэсээр нулимсаа туслууллаа. Хин хиндээ дурлаж тэр нэгтгсэн ч эр нөхөр нь ийхүү хаяад явсан ч эмэгтэй түүнийг хайрласаар хүлээсээр байхаж. Хайр дурлалын халуун элчинд итгэж яваа энэ эмэгтэйг би өрөвдөж байлаа. Одоо тэгээд яадаг билээ гэж асуухад ямар тач ирж олъё. Химээсэнд олдохгүй бол яандаа гэхэд уруулаа хазаад доош харлаа. Ёсолж авсан эхнэр хүн эр нөхөр эцэг эхээсээ хамааралтай байдаг гэж билээ. Түүгээр барахгүй сул чөлөөтэй надад битүүхэн атаархдаг химээсэнд инээх гайхах зэрэгцэв. Сул чөлөөтэй байгаад нэмэртээс нь үү? Тэр орох оронтой бол надад эрх чөлөөнөөс өөр юу ч алга. Түүнд эрх чөлөө үгүй бол надад идэх юм алга. Эмэгтэй хүний тавилан гэж эмгэнэлтэй ч юм да. Шаазан хүүхэлтэй шиг тэр эмэгтэйтэй таарад би хэн нэгэн эрд өөрийгөө худалдахыг хүссэнгүй. Ирчүүддээ сэтгэнэж мөнгө олохоор шидлээ. Өлөн зэлмэн тэгээд ч ганц би хүнийг инглээ гэд зэмлэх хүн үгүй. Ирчүүддээ сэтгэнсэн баймааж нь гиз цадгалан юм. Гиз цадгалан баймааж нь ирчүүддээ сэтгэнэж чадна. Энэхүү тойргийн хаанаас нь эхэлсэн надад хамаагүй билээ. Сургуулийн найзууд шаазан хүүхэлтэй ч надаас ялгаагүй боловч тэдний хувьд амьдрал зүүд зэрэглээтэй л төстэй. Харин миний хувьд хотоодондоо сахарагдан хоёр гараа хөдлөхөөс өөр замгүй болжээ. Бага бүхнээ зараад шин дайсан завлаа. Зүс сайтай учир зоригтойхон алхам хийсэн нь энэ. Сэтэн хаж хэд гурван тоос зоостой болъё гэж бодсон ч талаар өнгөрлөө. Амьдрал гэдгийг даанч мэдэхгүй явжтэй. Ир хүн гэдэг хүссэн үедээ гогдоод авчих амархан олз биш аж. Эрдэн боловсралтай нэгнийг өргөтөж нэг хоёр үнсүүлээд салчихна гэж бодсон ч ирчүүд наандаж хөхнөөс бацхыг хүснэ. Кинонд урж эсвэл гадуур зугаалахдаа бүхэлд сөөрөл дайлахын учир ходоод хоосон хардгсан. Боловсралтай гэх ирчүүд ямар сургууль төгссөн гэр бүлийнхэн маань юу хийдгийг л сонирхно. Ер нь үнсүүлдэг гэхэд ихтэл мөхөөлтс авахач мэдээд таашаалал өгөхгүй бол хоосон хонхооч ухаарав. Бие үнэлэхээр шийдсэн л бол мөнгөө элдвийн бодлогоо авах хэрэгтэй. Шаазан хүүхэлтэй хувьд үүнийг хизээж ухаарахгүй шүү дээ. Ээжигээ одоо л ойлгох шиг. Ингэж бодоход түүнийг улам санагалцах мэт. Зарим эмэгтэй сэтэн хаяад хоногийн хоолоо олж дүнгдэг бол миний тухайд ёстой л гордтолтхон аж. Иймээс ч бие үнэлж эхэллээ. Байрны маань эзэн үүнийг мэдээд намайг гар гэсэнд би салах ёс ч хийлгүй нүүсэндээ. Чингээ дарахгүй ирэхэд хойд эцгийн хоёр өрөө байшинд эргэжчлээ. Хуршууд маань хүний эрэхт хушууд урдаггүй, үнэн ч шудраг улс тул надад төмөг үдсэнгүй. Хэсэгтэл дажгүй аж төрж суулаа. Манайхаар боловсралтай ирчүүд ч орж гардагсан. Бид худалдагч худалдан авагчийн л харилцаатай учраас тэдний хувьд нэр нүрээ алдна гэхээс юр эмээхгүй. Эхэндээ хор хүрээгүй бие үнэлсэндээ нилээд санаа зовж чингүүрч явсан ч хэд хоноод тэр тухай ботхоо билв. Би банц шиг хүлээж хөвтлгүй өвөрд орсон ирээ уруул гараараа инхрийлэхэд
Тэд жигтэйхэн дуртай байхын зэрэгцээ шинэ үйлчлүүлэгч олж өгнө. Энэчлэн хэдэн сарыг үтгэхэд дуршлаг сууж тулсан хүнээ нэг хараад л мэдэрдэг болов. Чинээлэг ирчүүдийн тухайд намайг худалдаж авч буйгаа тодтохын тулд ам нэмэгцээ үн хөлс асууна. Хартай сэртээ тул худалдаж авсан эмэгтэйгээ ганцаар эзэмдхийг хүснэ. Ийм ирчүүдтэй би ёр ёсрохохгүй. Элбэрийн зан гарахвал гэрийнх нь хаягийг мэдээд эхнэрт нь алтан хошуу өргөнө гэж хэлмэгц ирэхгүй дарагдана. Энд ч ёстой сургууль сурсны хэрэг гарсан гэж хэлж болно. Боловсралтай байх нь ашигтайг би тэгэхэд л мэдэрсэн. Харин зарим эрэгтэй байдаг мөнгөө атгаад л ирэндээ. Илүү мөнгө төлчихвээ гэхээс үхтлээ эмээх эдгээр эртээ сайтар тохиролцож үйлчлэгээнийхээ үн цэнийг өгүүлэхэд мөнгөн тутвалд эргээд явах нь хөвгчлөлтэй гэмээр. Гэхдээ багахан мөнгө төлөөд наандаж хагас цаг хайрцаг янжуурис бөгөөс үнэртэй ус салгаад явах санаатай сувдаг ирчүүдэд хамгийн дургүй байлаа. Ийм ирчүүдтэй ёсроход байвал гимгүйч нэг л гинтвэл цагдаа сэргийлэх дуудаж мэднэ. Тиймээс ч тэднээс имээсэндээ хил амаа татаж явдагсан. Цагдаагийнхны тухайд хүн бүрд бэлэгсэлт өгөхгүй бол горьгүй. Араатны хорвоо татах санаатай хүмүүс л амьд үлддэг аж. Халаасандаа хитгэн мөнгөн зоостой хамрынх нь хөлсөнд бур зайх ахлах ангийнхан бүрч өрөвдмөр. Ийм дээж тэдэнд тал өгч явлаа. Би өөр яах билээ? Тэднээс гарт гадна ачсээгээ үсгэн настан бурлууд ирнэ. Яаж баярлуулахаа мэдэхгүй ч насныхаа бүхсэнд түр жатхай жаргал амсах гэсэн тэд багахгүй мөнгөтэй учраас би хүсснээр нь аашлна. Мөнгө хүн хоёрыг би ингэж л таньсан. Мөнгө хүнээс аюултай. Хүн ухтаа араатан бол мөнгө түүний хүч чадлыг илэрхийлэх болоо. Өвчтөө босноо мэдээд гутарч ингэж амьд явснаас үхсэн нь шулуун гэж бодоод димийл гудамжаар алхдаг боллоо. Ээжтэйгээ уулзвал аргадах болов уу гэж гордно. Ёстол хоногоо толж буй хүн шиг хэсэгтэй гүлийв. Ээжийнхээ амьдрдаг гудмаар орлоо. Ээж минь инүүхэнд хөөрөг дарж суусансан. Гэтэл лангуун хаалттай байгаагаад хаашаа нүүснийг нь хинч мэдэхгүй аж. Юуж болсон ээжигээ олгох хэрэгтэй гэж шийдээд энд тэнтгүй явсан ч сургыг нь гаргаж чадсангүй. Нас барсан юм болов уу? Аль эсвэл хаа хол хот руу нүүсэн ч юм билүү гэж бодоход нулимс асгарна. Даашин за өмсөж уруулынхаа будгийг арилгаад үхлээ хүлээн орон дээр хөвтлээ. Хоол ундгүй хөвтөд байхад мүдхэн амьсгал хураах биз гэж сансан ч хүслээр болсонгүй. Хаалга зогсонд дамхын цочлоо. Хүсэд байвал намайг идэлж болно. Өвчнийг минь ч хуваалцаж болно гэх бодол зурсхийхэд өчүүхэн ч гимссэнгүй. Өвчин туссандаа би буруутай юм гэж үү? Иймээс ч баяр хөөрөөр халхиж үе үе янжуур татан дарс шимэх болсноор овор сууж 30-40-тэй гэж эндүрмээр болов. Нүд хонхоож хөхрөөд гарын ялаг халж дин дунал явна. Энэ хорвоод мөнгөтэй хүн л сайхан амьдрах аж. Амьдрахын тулд гидс цатгалан байх учиртай. Тэгсэн цагт бусдын тухай бодох боломжтой. Тиймдээч сайтар хооллож эхэллээ. Амттай хоолноос ерхийн татгалзах билээ. Сайн хоол унд үнэтэй хувцс хунар авахд амьдрал багахан чадхай өнгөтэй өдтэй болох юмсанжээ. Нэгэнтээ баг үдийн 11 цагийн алдад өрөөндөө урт халааттай сууж байх үед хашаанд хөлийн чимээ гардгийн байна. 10 цагт сэрээд 12 гэхэд л даашинзаа өмсдөг болсон би сүүлийн үед залхуурах шинжтэй болоод байлаа. Хүсэлж үгүй, бодолж үгүй болсон миний хувьд хаа нэгтэйг гүлрэн хитэн цагаарч хамаагүй суун. Хөлийн чимээ наашилсаар үүдэн дойртож хаалганы завсраар хэн нэгэн хараад өнгөрлөө. Босхоос залхуу хөрөхдөө суусан хിവэр байсанд хаалган завсраар ахиад л харж байна. Тэгмэгц босоод үүдээ нэвэл ээж минь зогсож байх нь тэр. Хин хинээ тэврээд хичнээн их уйлв. Ээж минь толиотой л үзэгдэнэ. Мантууны 8-аачин гэр түүнд юу ч хэлэлгүй сохор зоос ч үгүй үлдээгээд хуучин эхнэртэйгээ нийлсэнд ээж жаалжуул юмаа зараад хотын цах руу нүүсэн юмсан ч. Чингээд 20-од хоног хайсны эцэст үүгээр дайрсан нь энэ. Би л ээжээгээ дойрдуу тавьсаар тэврээгүйсэн бол намайг танихгүй өнгөрөх байж. Нулимсаа арчаад галзуурсан мэд тас хийдэл инээлээ. Охиноо ирж олтол миний байж байгаа царай. Цагтаа намайг тижээхийн тулд ээж минь бие үнэлсэн бол өдгөө би түүнийг хасрахын тулд энэ бие зарах учиртай ээж. Их нь бөөр болог бол хүн шир алга гэж юутай үнэн. Ээж минь намайг аргадах болов уу гэж горьдож байлаа. Үг хэдий хоосон ч ээжээрээ аргадуулахыг ихэд хүссэнсэн. Их хүн худлаа хилээд ч болов үрээ аргадахад өрн болсон бид тайвширч тайдгардаг шүү дээ. Гэлээч өлөн зэлмүү явна гэхээс үхтлээ айх ээж минь үрээ аргадна гэдгийг хэдийн умартжээ. Эд зүйлсийг минь хээвнэг бүртгэж
Орлого зарлахыг минь хэнэггүйхэн тооцоолов. Хэдэн өдөрч болтугай хэвтэж амар гих болов уу гэсэндээ өвчин тусснаа хэлбэл им аваад ирээ гэлээ. Хоёулаа цаашдаа яадаг билээ гэж асуухад хар цагаан хариулаагүй ч намайг өрөвдөж өмнөөс минь зовж байв. Хоолунд бэлдэж би хааг минь асуух тэрээр унтаж би үрээ ширтэг лугайдл намайг хараачлана. Тэглээгээд бойл гэж хэлж чадсангүй. Гаслантаа ч өөрөөр үл залгах аргагүйгээ мэдрэхэд үр өвдөж зүрх бадслана. Хоол унд хувц сундрал хүний амьдралыг тодорхойлж байхад их үрийн нэлбэрэл хайр, нэр төр ер нь юусан билээ? Мөнгө гэдэг ийм л хатуу. Ээж надад санаа тавьж хэрэг явдал хушуудурж эхэлсэнд дургүй хөрвж хэрдэл ээлдэг захнах авч тэсгэл алдахгүй цахаас аваад бишгүй. Ээж дан ялангуяа данс тооцоонд оролцох нь элбэг. Жалханд буурсан нүд нь мөнгө хармагцаал сэргэн. Зочид гिचдийн өмнө зарц шивгчин шиг аяглагч зоос мөнгөө багахан өгвөл загнах нь холгүй. Тэгэхэд би жигтэйхэн тав өргөтгсөн. Хэдийгээр би биеэ үнэлдэгч бусдыг загнаж харах эрхгүй. Багахан шиг мөнгө өгсөн хүмүүсийг хөвтэйхэн аргалждаг бол ээж ирээ цэргүй аашлна. Хүнээс мөнгө салгах гэж байгаа хүн хэдэрлэж болохгүй. Би залуу нас зан айлдаа итгэж явсан бол ээжийн хувьд ёстой л нүд улаан мөнгө цагаан байжээ. Надаас олон оймс илээснийх энэ амьдралд үзээгүй юм үлдээгүй бололтой. Хэдэн жилийн дараач би түүнээс ялгаагүй хөтөлж хэрийн ямиг тоохоо болох үз? Тийм ээ. Ээж минь ийм л хүн байлаа. Заримдаа зочны сүнхийг уудалж малгай, бэлий, тайгийг нь аваад үлдчихнэ. Ялах шалахгүй хэрэгт холбогдохгүй гэж имэвч ээж. Тэртээ тэргүй бидний нэг жил бусдын 10 жилийн ажин түжин амьдралтай дүүн. Нас ахахад хэн биднийг тоож харах вэ? Гисээр халамтсан нэгнийг чирч гултчин гаргаад булан тойруулаад гутлыг нь хүртэл тайлаад аваад ирнэ. Тонулсан хүмүүс эргэж ирж хэрүүл хийдэггүй байсанд би одоо ч гайхдаг. Хил ам таталбал нэр сүрээ алдна гэхээс айдаг байсан уу? Эсвэл цагийг таатай өнгөрүүлсэндээ хэрүүл хийхийг хүсдэггүй байсан уу? Бүү мэд. Ямар тач ээж бит хоёр айц гэгчийг үл мэдэх ахвал ирсэн зочид айц тээсээр гардаг байжээ. Ээж бидний нэг жил бусдын 10 жилийн ажин түжин амьдралтай дүүн гэсэн нь үнэн аж. Энэчлэн 2-3 жил өнгөрөхөд би өөрчлөгдснөө мэдэрлээ. Арьс хураашиж, уруул үнсэн саарл болоод нүдний галцх бухиж сэлхэрэв. Үүдэд үндийгч огт дамарсан шинжгүй. Ирсэн гээжд ч үүнийг анзаарсан л ав. Тиймдээч манайхыг зүглэх хүний тоо цөөрсөөр үлдсэн хэдийхээ ая ивийг олох гэж үзэхдээ улам бүр үзэн ядах сэтгэл тавтаж үе байр залдах болов. Айрс минь өрчиж хорчисоор царай алдаж цагаандаа гарсан шиг илдвиг ярина. Бүсгүй хүний гинэн хонгор айлаа гэхэд намайг шуухай гэж өхөрдөж байсан боловсралтай ирчүүд дөлсөөр тоотой хідэн хүн л үлдэв. Ирчүүдийг татахын тулд ирээн алга хувцалсан намайг хүн гэхээсээ илүү тогос гэвэл цохилтой. Улаан өнгөөр шунхтаж цочтой хазахад тэд чихтэйхэн дуртай. Хаяада өглөө харах шиг болно. Амьд бүхэн минь авсан зоосныхоо тоогоор өвхөж өргөдөж байлаа. Мөнгө төгрөг амьдралыг уртсгагч миний ажил хоногийн тоог харин ч цөөлнө. Тиймээс ч өглөөд харан хүлээд суулаа. Өглөлийн тухай бодоход үлдсэн бүхэн санаанаас гадуур байх бөгөөд уйтайхан амьдралтай би гэдэг хүн өөр юу ч санаж сэрэх билээ. Ээжигээ хараад игээл ирээдүгээ тойлдох мэт. Сайн даал түүнтэй ижил болох хов тавилантай хүн царл буурал үстэй цөхөрч гүнсэн амтан л болох заяатай бүлгөө. Би хүчлэн инээж хамаа намаагүй яриад дэлгэвч дотроо бол цурхэртэл уйлж явлаа. Эргээд харахад харамсаж харуулсах зүйл үгүйч хэрдэл амьдрахын төлөө зүтгэсэнсэн. Ийм замаар орсон нь миний буруу биш шүү дээ. Сайн сайхан яваа нэгэнд үхэл гэдэг аимшигтай. Харин миний хувьд үхлээс аюун ширвээцсэнгүй. Үхэл нь үл мэдэг ачаа болгон агшин зур дараа тавсан энэ л оршихугаас чөлөөлөх симхи учрал шиг төсөөлөгдөнө. Хүн болсон хойно ажта таатай амьдрий гэж мөрөөдөвч зүүд норноосоо сэрэхэд хайр хайх ертөнцийн шуурганд хаах нөмөргүй болсноо мэдэрнэ. Энэ ертөнцид ухтаа зүүд биш жинхэнэ там болоо. Намайг инхүү тарчлан зовхыг харсан ээж минь хүнтэй суу гэж ятгахна. Тэгвэл хоногийн хоолны төлөө шаналлахгүй ээжигээ ч тэжээгээд явчихна. Түүний хувьд би л эцсийн ганц сэтгэл найдвар нь болжээ. Гэлээгээд хинтээ суух билээ. Олон нэртэй учирсаар би гэдэг хүн уярал, хайр, баяр, жаргал гэх чиг хэдийн умартжээ. Өрөөлөг байтугай өөрийгөө ч хайрлана гэдгийг мэдэхгүй болж. Хань ижилтэй болохын тулд хайртай, халамжтай дүр эсгэж
цаг үргэлж хамттай байна гэдэгтээ итгүүлэх учиртай. Олон хүнд энэ мэт ам тангараг тавьсан ч хинч намайг эхнэрээ болгосонгүй. Мөнгө бүхнийг шийдэх нөхцөлд хүмүүс жигтэйхэн тооцоотой хандхажээ. Завхай зайдан байх нь тэдний хувьд хулгай зэлгийг хийхээс долоондор. Хулгай хийвэл адаглаад юм авчран шүү дээ. Би бусдаас мөнгө нэхийгүйсэн бол тэд хайртай дуртай гэд гүвгэл байлаа. Яг энэ мөчөд би цагтаад баригдсан юм. Хотын шинэ удирдлага ёс суртахууныг хаа сайгүй сурталчилж муу муухай бүхнийг арилгаж устгахаар шийджээ. Яхны газрууд хахуул өгч янзаараа үлдлээ. Хахуул өгсөн нь засарч сайн сайхан замаар орсонд тооцогдов. Харин намайг хүмүүжүүлэх газар авчиж ажил хийхийг зааж сургалаа. Юм угааж хоол хийж ойр зүрийн юм нэхэх тухайд би хийж чадна. Энэ мэт хар бор ажил хийгээд хоногийн хоол олжчихдаг бол юу боллоо гэж бие үнэлэхвдээ гэж чин сэтгэлээсээ өгүүлвч итгэх хүн даанч олдохгүй. Бүгд л намайг бүр мөсөн замарч гэлцэн. Ажил хөдөлмөртөө дурлаж үнэнчээр зүтгвэл хоосон хонохгүй. Хань ижилдээч болно гэж ятгах өөдрөг гэгээлэг улсад би итгэж шатсангүй. Амал нээвэл хүмүүжүүлэх газраар дамжсан 10 гаруй эмэгтэй нөхөд гарсан тухай дурсна. Энд орсон эмэгтэйд 2 юаны урсгал зардал гаргахаас гадна ажил оруулахыг хүссэн бичиг хийж өгөөд л болно доо. Миний хувьд энэ бүхнийг гэлтэд доримжилсан үйлдэл тооцож явлаа. Ёс суртахууны талаар өглөө оройгүй сургамжлавч би чихнийхээ хажуугаар өнгөрөөнө. Улмаар хяналт шалгалтаар ирсэн чухал байрын түшимдийн нүүрөөд нулимсанд ихээхэн осолтой этгээд болж хувраад шорон чилжүүлв. Хүмүүжүүлэх газрынх нь намайг засархаасаа өнгөрсөнгээд янган дунгажээ. Шорон болбоос хүний хиймэр золбоог нэгмэр өхүүлэх шидтэй газар болов. Зүүдэндээ ч үзээгүй муу мухайг би энд л олж харав. Ирэх чөлөөтэй боллоо гэж дээрдэх зүйлгүйг мэдэх хойно энд ирээд эргэж гарах тухай бодсонгүй. Айтаа таатай газар байдгсан бол өөхөхийг хүсэхгүй л лав. Гэтэл үнэн хэрэгтээ намайг багтааж шингээх тийм газар үгүй шүү дээ. Иймээс хаач амьсгал хураасан юуны хамаа. Чингээд энэ л газар би эртний танил хавирган сараа ахин харав. Хавирган сар мантахыг харалгүй хэдий удаж вэ. Ээж минь яаж суугаа бол гэхээс сэтгэл хүндүүрлэнэ.